За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн минь төргий. Би Бэр Цэцэг байна. Монголын урлагийн сэтгэл зүйн мэргэжлийн холбооны тэргүүн, арт терапист, нийгмийн ажилтан мэргэжилтэй. За манай байгууллагын хувьд бол Монголын урлагийн сэтгэл зүйн мэргэжлийн холбоо байгуулагдаа 4 жил болж байна. За гол зорилго маань бол арт терапи буюу урлагаар дамжуулан сэтгэл засал хийх гэдэг арт терапист гэдэг энэ мэргэжлийг Монгол улсад одоо хөгжүүлэх суурийг тавихаар ажиллаж байгаа ийм байгууллага байгаа. Энэ бол тусчанхар гэдэг дүр байгаа. Тусчанхар дүр маань бол хүүхдүүдийн хамгийн дотны найз, туслагч, хамгаалагч ийм дүр байгаа. За энэ том банхар маань бол үйтэнгийн дээрлэгэлт ялгуурлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэхэд одоо үйтэнгийн сургагч ментор хүүхдүүдтэй хамтран ажилладаг. Тусчанхарын дүр маань өөрөө юм цаанаас игдүүтэй Монгол дүр. Одоо хүүхдүүдийн хамгаалагч, хүүхдүүдийг ойлгоё, хүндлэе, бие биенийхээ ялгаатай байдлыг ойлгоорой гэж уриалж байгаа юм дүр учраас хүүхдүүдийн нууцыг бол хадгалдаг ийм арт терапист хүн байгаа гэсэн үг дотор нь. За тэгэхээр хүүхэд орж болно, магадгүй нэг болвол одоо үйтэнгийн сургагч ментор яг энэ үйтэнгийн дээрлэлтийг бууруулах чиглэлээр хүүхэд дотор нь байж болно. Нэг бол сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, арт терапист хүн дотор нь орж явдаг гэсэн үг. Мөн бас хүүхдүүдийг өөртөө итгэлийг нэмэгдүүлэхэд бол бид нар дүрийг ашигладаг. Жишээлбэл яг бодитойгоор би ингэж бэрээ гэдэг хүн байж байхдаа би ярихаар хүмүүсийн өмнө ичих ч юм уу хүүхдээр бол ичих ч юм уу ичмээр санагдах ч юм уу тэр зүйлийг ярих нь буруу ч юм уу гэж боддог. Би хөдөлж чадахгүй заримдаа хөшдөг бидний амьдрал ч гэсэн тийм. Бид нар харин дүрд оруулах юм бол хүүхэд маш нээлттэй бол задарч хөдөлгөөн хийж хөгжилтэй байж чаддаг. Тэгээд нэгэнд хөдөлгөөн хийгээд яриад ам дотор нь үг нэвлэрчих юм бол хүүхэд дүрээсээ гараад ирсэн ч гэсэн бодит амьдрал дээр ярьж чаддаг. Өөртөө итгэлтэй хүүхэд болж чаддаг. Ганцхан хүүхдэд нэг л асуудал тохиолддог. Маш олон хүүхдэд ижлэхэн асуудал энэ тийм тохиолдсон байдаг. Та өөр орон зайд, өөр цаг хугацаанд. Тэгэхээр тэр асуудлыг олон хүүхдийн байгаа учраас олон нийтэд ингээд нээлттэйгээр тэгтээ тэр хүүхдийн нэрийг дурдахгүй яг энэ асуудлаас гарахын тулд яах вэ гэдгийг ингээд өөрт нь ойлгуулахын тулд хүүхдүүдэд зөвлөгөө өгөх гэсэн үг. Бусад хүүхэд өөрөөс нь өөр байхаар хүлээн зөвшөөрч чаддаг тийм зүйлээс болж өнөөдөр хүүхдэд маш хэцүү одоо сургуульд явах дургүй байх, амьдрах сонирхолгүй болох, хинт чирэггүй юм шиг мэдрэмж төрдөг. Хүүхдүүдээс гадна насан туршид саяны яг зорилгын дор ашиглаж болдог. Жишээлбэл хүүхэд ч юм уу хүний амьдралд маш хэцүү зүйл тохиолдсон байгаа үед тэр хүүхэд яг яатсан гэдгийг хэлэхээр зарим хүүхдүүдэд бол үгийн баялаг байдаггүй. Тэр үг нь яг юу тохиолдсон, яг яатсан гэд хэлэхэд хэцүү, хэлж мэддэггүй. Насан турш хүмүүсийн хувьд бол хүчирхийллийн гэрч болох ч юм уу, аимшигт үйл явдлыг одоо харсан тохиолдолд бас хамгийн түрүүнд хүний бол тэр цочролд орохоор хэл ярианд сааталт ордог. Тийм учраас өвгөн бус аргаар илэрхийлүүлдэг арга маань бол арт терапи гэсэн үг. Өөрт чинь төрөөд байгаа мэдрэмжийг одоо аюулгүйгээр илэрхийлүүлж надад нээлттэй өөрийнхөө дотоод сэтгэлээ хэлхийн тулд хүүхдүүд одоо насан туршид энэ картнаас суулж болно гэсэн үг. Энээс гадна арт терапи буюу урлагаар дамжуулан сэтгэл зүйн хийх гэдэг арга нь бол хүний хөдөлгөөнөөр нь дамжуулаад, хөгжмийн аяар дамжуулаад, одоо өөрийнх нь сонсголыг нь сайжруулах, бүх 5 мэдрэхүүн эрхтнүүдийг нь сайжруулах, зөвхөн ингээд өөрт байгаа сэтгэл хөдлөл мэдрэмжээ ойлгохоос гадна хүнийг өөрийг нь тайвшруулах, дээрэс нь өөр тохиолдод байгаа асуудлынхаа гарц шийдлээ хин нэгэн ламдч гэдэг юм уу, хин нэгэн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан найтахаас нь илүү өөрийнх нь давуу талуудыг нь илүү олж харуулах, давуу тал дээрээ тулгуурлаад хүн өөрийнхөө амьдрал тохиолдсон хүндрэлтэй асуудлуудыг одоо даван гарахад тусал чиглүүлдэг юм арга зүй гэсэн үг. Бид нар энэ жижиг тоглоомуудыг бол тоглоом сэтгэл зүйтэй ашиглахаар авсан. Хүн өөрийнхөө амьдралыг тоглоомн дээр буулгаад том хүнд ч гэсэн тоглоомын сэтгэл зүйд бас хамрагдах боломжтой байдаг. Яг бодит амьдралыг хүн ингээд бууж өгдөг хүнд өөрт нь. Тэгэхээр тоглоом руу буулгаад хүн ярихаар өөрийнхөө амьдралын асуудлуудыг олж хараад түүнээс гарах шийдлүүдээ ч гэсэн мэргэжлийн хүний чиглүүлэх дор явж байхдаа ингээд учир начраа олцдог. За энэ жижиг тусчаахар дүр маань бол бага насны хүүхдүүдийн одоо өөрийнхөө аюулгүй байдлаа хамгаалах хэрэгсэл болон ашиглагддаг. За өөрөө энэ тусчаахар дүр маань бол
одоо өөрийн гэсэн байшинтай хүүхэд болгон одоо аюулгүй өөрийн гэсэн орон байртай байх ёстой гэдэг утгасна явж байгаа. За энэ хөөрхөн байшин дотроо бол энэ жижиг банхар маань бол амьдрна гэсэн үг. За энэ дотроо бол өөрийн гэсэн ор дээр одоо хүнжлэн тийм ээ одоо дэрн гудас хүнжлэн байж байгаас гадна аюултай тохиолдолд уцаар ярих тийм буцтайгаа оо сойцтойгоо тоглоомтойгоо тийм оотойгоо шүдэ угаадаг самтайгаа. За энэ бол яг яах вэ гэхээр хүүхэд маань одоо өөрийгөө илэрхийлэх одоо аав ээжээсээ авч чадахгүй хайр одоо хайрыгаа одоо аав ээжээс авч чадахгүй байгаа тэр зүйлийг бол энэ тоглоомороо дамжуулаад одоо энэ бусдыг хайрлах, бусдыг ойлгох, одоо тоглох тий энэ зураа одоо хүүхэд бустай харилцах нийгэм шиг харилцааны ур чадвараа хөгжүүлнэ гэсэн үг. За хоёрдугаар зорилго нь бол зарим хүүхдүүд маш их айц хүйцтэй ингээд амьдардаг. Өөрийн төрсэн аав ээж байхгүй ч юм уу, өнчин ч юм уу, харж асрах хүнгүй байгаа. За хүчрэл төрсөн ч гэдэг юм уу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэртээ ганцаараа байгаа, ганцаарцсан хүүхдүүдийн хувьд бол аав ээжийг нь орлох ямар нэгэн тийм одоо хэрэгсэл хэрэгтэй байдаг. Тийм учраас энэ банхар маань бол тэр хүүхдүүдийг аав ээжийг нь орлох, аюулгүй байдлыг хамгаалах ийм хэрэгсэл болоо ашиглагдж байгаа. Монгол банхар нохой маань бол халуун хүүтэн ямар ч уур амьсгал гадаа байж чаддаг тий. Ямар ч нөхцөл байдлыг бол даваад гарч чаддаг. Сэтгэлийн хаттай номхон төлгөөхөн юм хөрхөн хүчээ гаргах юм бол хүчээ гаргаж эзнийг хамгаалцдаг. Ийм дүр учраас бид нар орчин үеийн хүүхдүүдийг сэтгэлийн хаттай байлгахад нь тус чанхрын ийм олон арга зүйнүүдийг бол гаргасан. За яг гэртээ хүүхдээ хараад байж байгаа ээжүүдэд бол бид нар бас энэ номыг хийх ч юм уу хувцас эд хэрэгслүүдийг нь бас хийлгүүлж ингэж дэмжиж ажилладаг. Буцаагаад энэ хөрхөн дүр маань хүмүүсийн сэтгэл зүйн үйлчилгээнд ашиглагддаг гэсэн Монгол ийм дүр гаргасан. Орчин үед эцэг эхчүүд ингэдэг л дээ би одоо хүүхдтэйгээ яаж харилцах вэ? Манай энэ хүүхэд маш зөрүүдээ ингээ хайчих уу? Эсвэл том өсвөр наснд нь ороод ирэхээр нь би энэ хүүхдтэйгээ ярихаас айгаадах юм аа. Ярахаар л ууралчих гадах юм аа. Би яахаа мэдэхгүй байна гэдэг. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдээ ирээдүйд яг хэн болохыг хүсэж байна вэ гэдэг том зорилго өгдөг шүү дээ. Олон жилийн одоо дараа 10-20 жилийн дараа би хүүхдээ маш хүмүүжлтэй, төлөвшөлтэй, зоригтой, өөрийн гэсэн бодолтой, мэдлэг боловсралтай гэж маш том зорилго тавьдаг хэрнээ өдөр тутамдаа хүүхдтэйгээ харилцаж байгаа харилцаа тэрнийхээ эсрэг явцдаг. Тэр нь юу гэсэн үг гэхээр хүүхдийгээ чөлөөтэй ингээд илэрхийлээд ярих, тоглох, өөрийгөө илэрхийлэх эрхийг хаачдаг байхгүй юу? Сайн уу найзаа гэд ингээд дасгал хэлгэж болно. Тэгэнгүүт нь юу гэж хэлэх бол гэхээр тэр хүүхд сайн чи сайн уу найзаа найз нь уйтгартай байвал яаж ярих вэ гэдгийг ч гэсэн ингээд зааж өгч болно. Тоглоомоор дамжуулаад. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдийнхаа сайн талуудыг нь үргэлж ингэж дөвөөлгөн хэлж явах хэрэгтэй. Тэр нь бол ирээдүйд таны хүсэж байгаа тийм хүүхэд болох гүүрэн болж өгдөг, хөшөөрөг болж өгдөг тийм учраас хүүхдийгээ одоо магтлаа гэд муу юм байхгүй. Яг хайрын дотроо хална гаднаа гэд хайрын дотроо байгаа хүүхэд хизээч хардггүй. Яг өнөөдөр хэлж байгаа таны үг, таны үйлдэл та үнэхээр хүүхдэд хайртай юм байна гэдгийг мэдрэхээс гадна хүүхэд таны өдөр тутмын үйлдэлийг харж ирээдүйд хэн болох вэ гэдэг хүний одоо суур хүмүүжил тавигддаг. Тийм учраас хүүхдэд одоо хэн болгоё гэж үсэйгвэл өнөөдрийнхөө үгээ үйлдэлээ эцэгчүүд удирднаа л гэсэн үг.